Бичээч Стену. Үг судасны өв. 1-р хэсэг. Их наран улсын Мандал Бадрлын үе. Токио хотын өглөө бүр нам гүм атлаа дотроо үл үзэгдэх айц тээж байв. Нарны гэрэл уламжлалт дээврийн хар вааран дээр тусаж нарийнхан гудамжийн дагуу ургасан сакурагийн мөчир салхинд үл элэг хангаах нь хот амьсгалаж байсан ч тэр амьсгал нь ядарсан мэт хүчлэн үргэлжилж буй мэт санагдана. Хүмүүсийн алхаа хүртэл өөрчлөгдөжээ. Ирчүүд зэргийн хувцастай эсвэл удахгүй учрах хувь тавилантайгаа эвлэрсэн царайтай, харин эмэгтэйчүүд дуу багтай харцаа доошлуулсан хэвээр. Хаяа нэг зэргийн ачааны машин өнгөрөхөд гудам бүхэлдээ дуугүй болж хөдөлгөөн хүртэл төр зогсох шиг. Хот дайтай хамт амьдарч сурчээ. Хотын баруун хэсэг нам гүм чинээлэг айлуудын хороололд Сайто гэр бүлийн байшин өршинэ. Гэрийн эзэн Сайто Генчүрэ бол нэр хүндтэй эмч. Олон хүний амийг аварсан нэр төртөө хатуу боловч шудраг хүн. Ганц хүү Такумин ч түүний мөрийг дагаж мөн эмч болсон. Тэр орой татами өрөөнд эцэг хүү хоёр нүүр тулж хүүдээ санаа зовсон Генчүрэ ятгах сургах санаатай үг сольж үзв. "Өө минь, чи явах ёсгүй. Аваа, би эмч хүн. Айрам надад хэрэгтэй байна." "Айрам чамд хэрэгтэй биш. Чи тэдэнд хэрэгтэй." Өрөөнд нам гүм ноёллоо. Гадаа салхи сакурагийн мөчрийг хөдлөхөд цаасан хаалга үл элэг шаржигнана. "Би Сайто овгийг хамгаалах гэж чамайг өсгсөн. Өхүүлэх гэж биш." Такуми анх удаа эцгийнхээ нүур рүү ихцлэн хараад "Би өөхөх гэж яваагүй. Их наран улс эзэн хааныхаа төлөө" хэмээн аядуу боловч хуурч эргэшгүйгээр хэлээд эмчлэх гэж явж байна гэжээ. Хүүгээ ятгаад нэмэргүйг ойлгосон Генчүрэ баргар царайлан шүүрс алдаж сууснаа. "Чи Айког яах гэж байна? Түүнд хэцүү байгаа гэдгийг ойлгооч." "Аваа, тэр намайг ойлгоно. Үүн шийдсэн." Яриа өндөрлөж явх үлтгэлээ базаахаар өндийсэн Такуми хүндэтгэлдээ мэхээгээд гарч одлоо. 11-р сарын хүйтэн орой хүмүүсийн амьсгал цагаан уур болон замхарч гудамжны гэрлүүд нойтон асфальтан дээр урт сунан цацарч энэ хот амьд атлаа ганцаардмал хөдөлгөөнтэй атлаа нам гүм оршиж байлаа. Тэнгис дулааны танхимаас гарч ирэхэд түүний бие бүхэлдээ хүч тэнцвэрийг илэрхийлэх хагаад өргөн мөр цэх нуруу булчин шурамсан хөдөлгөөн бүрт мэдрэгдэнэ. Тэрээр 25 настай. Их сургуулаа төгсөөд авгийнхаа аялал жуулчлалын компанид ажилд орсон бөгөөд чөлөө цагаараа холимгоор тулалддаг нь алдар нэрийн төлөө биш өөрийн доторх чимээгүй хүчийг мэдрэхийн тулд юмсанж. Ууланд алхаж хээрээр тэнэж салхинд ганцаараа зогсохдоо өөрийгөө жинхэнэ утгаар нь мэдэрдэг. Хэнд ч бүрэн дасгаас болгоомжилдаг нэгэн. Учир нь дасах тусам цааш явхад хэцүү болж эрх чөлөөгүй болно гэж сэтгэдэг ажээ. Гэвч танхимын хананд налан зогсох аялгүйг харах мужид түүний доторх энэ бодол үл элэг царнах шиг. Аялгуу өндөр биш урд гойлог биетэй нарийн бэлхүүс тэгш сайхан хөлтөө шулуун хар ус нь мөрөн дээгүүр зөөлөн асгарсан хөөрхөн охин. Түүний хамгийн үзэсгэлэнтэй өөр нэгэн зөөл нь нүд бөгөөд харцанд нь бардамнал бус үнийг байгаагаар нь ойлгож дуугүй хүлээж чаддаг үн тайван байдал нэвт гэрэлтэнэ. Төгс мөнх түүн рүү алхахдаа ялалтын дараах нам гүмийг ганцаараа биш хэн нэгэнтэй хуваалцаж байгаагаа мэдэрч залуу халуун насны үсэл тачаал хар аяндаа асан дүрлцэв. Эдүгээ 22 настай охин Тэнгист хайртай. Гэвч цаадах нь хайр дурлалаас зогтдог хамтрагч төдийхнөр харцдаг нь гомдмоор. Тэнгист хааныг уулздаг өөр бүс хүчүүд ч бий. Харцаараа ойлголцсон залуус эдхэн хормын дараа өргөн орон дээр хөлбөрөн үүлэн борооны цэнгэлд норж эхэллээ.
Урчлуухан хоёр хөл таазууд гозолзон савчих тоолонд шат бат хийх чимээ айглан гиншэнтэй нэгдэн нэгэн хөв болон дуурсаж байв. Тэнгисийн болжинлог яргаа цээж аялгуугийн жижигвтер шүргэлэн бурман амтд нь өчтэй шимэн зогсоо заггүй илж тална. Би чамд аялгуу үгээс гүцэн дутуу орхиод харцандаа талмаа цацруулан гиншиж байлаа. 3 жил гарan дотн явхдаа тоогоо алдтал амаргалсан залуус хин хинээ сайн мэднэ. Аялгуугийн бурхан минь гоё байлаа. Хэмээн гинших аялгуу доош сурган зүтгэсээр эхлэв. Аялгуу энэ талдаа үнэхээр сормог бүсгүй. Гэхдээ хөнгөн шингийн авдалтай биш. Тэнгистэй 3 жил хамтрагч явхдаа суралцсан ажээ. Болжээ. Такуми гэрийнхээ өрөөнд ганцаархнаа сууж байв. Ширээн дээр нь цэргийн бичиг, хажууд нь асаагаагүй тамхи. Тэр гараараа бичгийг барьж удаан ширтэнэ. Хаалган дээр зөөлөн тогших чимээ сонстов. Ийм орой хэн ирэх ёстой вүлээ? Хаалган нэхэд цайвар өнгийн кимоно өмссөн сүд бүсгүй Айко зогсох бөгөөд харцанд нь таварлах аргагүй нууц оршино. Айко. Такуми-сан. Айко толгой үлээлэг бүхэлгэхэд гарын чичирч байв. Тэрхэн зур хин дууга хуран зогссноо беби рүүгээ зүтгэлээ. Буцах боломж одоо ч байгаа. Ёс журам, нэр төр, гэр бүлийн хүмүүжил бүгд түүнийг буцаахыг оролдовч дайн ёс журмыг өөрчилдөг. Та удахгүй юм. Тэмээ. Би ингэж шийдсэн. Чи минь зүгээр болгоорой. Би ч тийх байсан. Айкогийн төрхөн би чичирхвэд хайр дурлалд гүн авцсан Такуми сэвхийдэл өргөн тэрсээр ундлахын өр орлоо. Нээрэл дайнаас амьд ирээч үлээ. Гэх бодол тэрхэн мөчөд харван ёс жаяга таягдан хаяхад хүргэжээ. Орон дээр унмагц Айко би өнөө шөнө ганцаараа байж чадсангүй. Хэмээн шивнсээр уруул царвайлган зүтгэж хоёул төдхөн үзгрээд бибинээ таалан үнсэж гарлаа. Эмзэг турхан инхри алдам Айкогийн нүцгэн биений өмнө ирч хүчтэй Такуми яахан тисэх. Зүгээр ч нэг бүсгүй биш. Зүрхэн хайрт амарган шүү дээ. Оршил тааллыг хантал хийж Айкогийн амьсгал дээрдэн ангир цээжин төгөлзээд эхэлмэгцэл ариун нандин өргөөлөн зүтгэсээр нэвтэрчгэв. Ээжээ! Айко часгийтэл орсноо Такуми руу зүтгэн тэрчгэв. Салхивчаар үлэх үйдэн агаар сакура цэцгийн содон үнэр сайхан хосуудын дуусашгүй амраглал. Үүр зайдал үүлэн бороонд өмсөн хосууд удахгүй хагацах хорвоогийн жамаас зугтаж чадахгүйж хинхэндээ үрд үнэнч явхаа шивнэн тангаргалаж байлаа. Маргааш нь үд дундын алдаад аавыгаа хайртай бүсгүйгээ гуниг думбуулсаар нисэж оцсон Такумиг хэс өөр орчин хувь тавилан угтжээ. Тэнгисийг сэрэхэд аялгуу нам унтаж байв. Залуу эрийг өөртөө татахыг хичээн зүтгэсэн шөнийн ажилдаа ихэд альжаалсан бололтой жигдхэн амьсгалан нойрсох агаад цонхоор гэрэлдэх үүрийн шаргал туяанд нүцгэн бие нь дурвлаам харагдана. Чухам ягаад үүрт холбогдохыг үл хүснэв. Охид хөөхнүүдэд тэгтлээ хуурдаж хашраагүй юмсан. Аялгуу төдийгүй болоржин Мишель гээд сайхан бүсгүйчүүд төгс мөнхийг тойрон хүрээлдэг. Хэндэж сэтгэл алдарч дурлал хайранд мансуурсангүй. Тэнгис сэм санаа алдаад өндийн утсаа нээлээ. Холимог дулааны дуулайн талалтыг нь тэмдэглэхээр той томшгүй олон хүн залгсан байхаагаад тэр дунд авга аханж хэд залгажээ. Байна уу? Ахаа би ядраад. Зүгээр дээ. Ёөрн төрөнд баяр хүргэе. Чи офс дээр яаралтай хүрээд ирээч.
Би юу? Маш чухал ажил гарсан. Чам шиг тэнэг дуртай хүнд яг тохирно. Юу юм бол? Нэг зуулчин эрэх юм байна. Өвсгөлийн тайгаар 30 хоног аялах юм гин. Өвлөө. Би дуртай байвч эрсдэлтэй. Юу тааж хүрээ дээр. Энэ бол Тэнгисийн хамгийн дуртай ажил. Аялгуус ирчихсэн нүдээ нухлан гайхширсан харц тодруулан чи хаашаа явах нь вэ? Уг нь манад очин гэж тохирсон. Гэнтийн ажил гарчглаа. Өдөж. Хамт явах уу? Ахтаа уулзаад шийдээ. Хоёлаа усанд орох уу? Шүршүүрийн бүлээ усны доор ваан түшин оцоосон аялгуугийн Тэнгисийн ухаан санаанд болорчны тандахар амс хэв. Чи явах нэ? Шийдээгүй. Ахтаа уулзсан дараа шийднэ. Худлаа хэлэх чамд зохихгүй байна. Ухаан санаа чинь аль хэдийн хөвсгөлийн тайх нисчиж. Тэнгис жуумалзан инээснэ аюулгүйг зөөлөн үнсээд хоёлаа гарыг да. Би чамайг дөхүүлж өгье гэлээ. Ач дүүгээрээ ажил үсээ залгамжлуулах тухай байн гардаг аавга хаананд нь амьсгаа дээгүүр ухтаад Япо эмэгтэй манай компани тэр дундаа чамайг сонгосон байна. Хөлс мөнгө нь юу? Тэр авгаа чинь гал зурчгаа юу? Энэ хүйтэнд чээ сонс. Энэ бол нэр төрийн хэрэг. Бас бидний үүрэг. Татгалзаж болохгүй. Хэдэн настай хүн юм бэ? Одоогоор тодорхой биш. Гэхдээ залуухан байх. Машин дэргээ захиалсан гэнлээ. Аяллаа зориултаа хүчрхэг жип. Тэнгис сонирхолтой санагдаж эхэлсэн тул заавар зөвлөгөө авсны эцэст аялалдаа бэлтгэр гарахдаа нэг л мэдхэд аялгууруу биш болоржин руу залгачсан алхаж байлаа. Нэгдүгээр хэсэг төгсөв. Хөөх судасны өв. Хоёрдугаар хэсэг. Манжуурын тал хязгааргүй үргэлжилж тэнгэр газар хоёрын заг бүдэгхэн нээлэн амьдрал оршдог гэхээс илүү оршиж байсны улмар үлдсэн мэт хоосон салхин хүртэл дуугүй гасалж буй мэт жихүүн өршөөлгүй байлаа. Сайда Такоми энд ирэхдээ өөрийгөө эмч хүний үүргээ биелүүлнэ гэж итгэсэн хэвээр эцгийнхээ гэрээс гарахдаа өмсөн дөрөмт хувцсныхаа үн цэнийг мэдэрч энэ нь нэр төр үүрэг утга учирыг илэрхийлнэ хэмээн итгэл төгс бодож байсан ч энэ газар түүний итгэлийг аажмаар өдөр бүр бараг үл мэдэх байдлаар эвдэж эхэлжээ. Нэг хэсэг зөвхөн шархсан сэргүүдийг эмчилж, сумны шархыг цэвэрлэж, халуурсан биед гараа тавьж, амьдрал ба үхлийн заг дээр зогсож буй хүмүүсийг буцаан татахыг оролддог байсан бөгөөд тэр мөчүүдэд өөрийгөө хэрэгтэй хүн хэвээр байгааг мэдэрдэг байлаа. Гэвч нэг өдөр түүнийг өөрт дэж дуудсан бөгөөд цонхгүй шахам бетонон хантай хэтэрхий нам гүн барилга угтав. Тэнд агаар хүртэл хүнд хөшүүн нэг тийм жихүүцэм хүргэм яоцгүй. Төмөр орон дээр хөдөлгөөнгүй хэвдэх тэр хүмүүс шархацсан зэрэг биш, дөрөмт хувцсгүй, гар нь гавтай, нүд нь айдсаар дүүрэн. Хэл мэдэхгүйч тэр харц ямар утгатайг Такоми айжмаар болгож байв. Тэр бол олзлогдогч. Өөр өрөөнд бас зөндөө байсан. Орос, Монгол нэр усгүй зөвхөн хувийн дугаартай. Энэ бол шинжлэх ухаан гэх ахлах офицерын үг тайван байсан ч цаанаал хахир хүйтэн бардам дээрэмгүйс анзаарагдсан. Такоми юу ч хэлсэнгүй. Зөвхөн чихэн шуугаж биеийн салганана. Өнөөх их наран ус. Эзэн хаана гэх бардамнал аль хэдийн сарнин үгүй олж зөвхөн нүдээ бүрэлзүүлэн арай чамаа харж байлаа. Анх удаа өөрийгөө эмч биш, гэрч болж хуурсныг анзаарч эцгийнхээ гуйлт сүйд бүсгүйхээ царайчилсан харцны утгыг ойлгож эхэлжээ. Тэр шүн Такоми орон дээр сууж гараа ширтэн удаан хөдөлсөнгүй. Энэ гар өмнө нь ам аварч байсан. Энэ гар өмнө нь бахархал байсан. Харин одоо энэ гар юу ч хийж чадахгүйг ойлгож байлаа. Уртаар шүүрс алдаад унтах санаатай нүдэ анив.
Хайко, хайрт минь. Зөнгөөрөө ийм дуу алдахад нүцгэн гоо биетээ үзэсгэлэндээ бүсгүйн дүрх тодроод ирлээ. Түүний гэрийн үүдэн зогсож байсан дүр. Айж байсан ч явалгүй үлдсэн зоримог үйлдэл. Түүний нүдний харц сонсогцгүйц амьсгал. Такуми-сан гэж зориглон шивнэх хоолой. Тэр бүгд жинхэнэ хүсэмжит амьдрал байжээ. Маргааш нь тэр өөрөөр ажилласан. Тушаалыг ягштал дагсан мэт харагдсан ч хүн хараагүйд өвчтөө олзлогчдын дэргэд илүү удаан зогсож шархыг нь илүү нямба боож ус өгөх ёсгүйд ус өгч Орос Монгол цэргийн хөлдсөн гарыг өөрийн гараар барьж дулаацуулсан. Жижиг зүйл. Гэхдээ үнэн зүйл. Тэр анх удаа өөрийгөө дахин эмч болж байгааг мэдэрсэн. Орой аниргүйд орон сууцны хонгил нам гүм цагаан гэрэл нь үйдэн туяа татна. Тэнгис лефтнээс гараад хаалганы өмнө хэсэг азанснаа хонх дарлаа. Дотроос зөөлөн алхах чимээ сонсдож хаалга нэгтгэхэд бариу атлаа гоёмсог даашин зөмссөн болоржин инээмсэглэн ухтаад "Орол доо, юунда хөшчгөө" гэлээ. "Чи сайхан харагдаж байна" гэсээр дотгош орсон тэнгис өмнө алах бүсгүйгээс харц салгасангүй. Энгийн даруй атлаа эрхэмсэх харагдах болорчин бол төрөлхийн том тааз хөхтөө бүсгүй. Үсээ сул задгаа тавьсан нь ар мөрөөр доош хасгарч гэрлийн дор алтлаг туяа татна. Түүний харц даруухан дулаан хүнийг татах намуухан очтой. Өрөө цэмцгэр илүүдэл зүйлгүй. Цайны үнэр үл алиг хаанхалж галтгооны ширээн дээр хоёр аяга бэлэн тавигджээ. Урт хугацаагаар явах гэж байгаа гэсэн үү гэж болоржин цаяаглан барихад энгэрийн цаанаас бомбон цагаан хөх дүрэн нууцлаг үнэр ханх татна. Тэнгис толгой дохиод "Тайгар явна. Урт аялал" гэзээ буцах нь тодорхойгүй. Гэж хэлэхдээ үл таних Япон эмэгтэйдээ явах болсноо ил гаргасангүй. Болоржин хэсэг чимээгүй сууснаа өндийн босож ирээд мөрөн дээр нь гараа зөөлөн тавив. Дулаан бас халамжтай. Анхааралтай байгаарай. Түүний үг үйлдэл биеийн халуун намуухан амьсгал ойртон ирэхэд тэнгис тэсэлгүй ухсхийн тэрч ухаан жолоогүй озон үнсэж эхлэв. Болорчин бол дүлгэн ус шиг харагдавч дотор нь гал гэрэлтдэг эмэгтэй. Тэр бүхнээ хэтрүүлж ил гаргахгүйч эсвэл бүхнээ өгч чадах тийм л хүн. Говсгэр мэт харагдахч гойд галбирлаг бэрүү шунган зүтгэх тэнгис зөвхөн өөрийнхөө хүслийг бодсонгүй. Алив хийлтэй би тэсэхгүй. Болоржин амархан сэрэлддэг. Мөн адил хурдан дур хандаг. Тэрээр тэнгисийн тухыг алдуулахгүй хичээн хоёр хөлөө дэлгэн өргөхдөө гараараа татан дэм болж байв. Зөөлхөн халуухан бий. Бомбол задал даант сайхан шүү. Болоржин уруула хазлан гинших хагаад харц нь очтон гэрэлтэж тажаалын мананд бүрхэгджээ. "Ээж минь" хэмээн чигчигнэх түүний талмаар мишэх болоржин туйлын жаргалтай байгаа бололтой тэнгисийн хангар өргөн зээжинд наалтан хэвдээд "Би чамайг өчигдөрөөр харсан. Харин чи" гэснээ дууга хураанд таг болчихов. "Аялгаа бид хоёрыг харж дээ. Тэмцээ үдсэн бололтой" хэмээн бодол хийлэх зураа ярианы сэдвийг өөрчлөх санаатай. "Ажил чинь хэр байна? Нөгөө дэгмэд дарга" Төсгийтэл инээд алдах болоржин "Тэр яавал" гэж харин аялгаа үнэхээр сайхан бүсгүй. Та хоёр яг тохирно гэх нь тэрэ. Энэ бол тэнгисийн хувьд тун эмзэг сэдэв. Дур хүслээ тайлах зориг агуулдаггүйч нас насны 3 эмэгтэйтэй ээлжлэн уулздаг нь тийм сайн зүйл биш. Таг дуугүй болчихсон тэнгист буруу хэлснээ анзаарсан болоржин тэр даруй доош шурган суларж унтсан бахархлыг нь шүүрэн авлаа. Цаг хугацаа мөлхөх мэт урагшилсаар 8 дугаар сар дундаа орох үед
Манжуурын тэнгэр Европсын нам гүн байлаа. Салхи хүртэл юуг ч юм хүлээж буй мэт гаслантайя эсгэрнэ. Дарга нарын царай баргар шажигн дуугарах радиог жиг тавивч ойлгомжтой зүйл сонсогдохгүй. Их наран ус ялагдашгүй гэх дэврэн бодол Такумиг энд авчирсан. Гэвч одоо тэр бүхэн аажмаар бүдгэрч бараг унтарчээ. 8 дугаар сарын 9-ний өглөө газар дэргэв. Эхэндээ алсын аянган мэт. Дараа нь улам ойрцсон чих төржрөн нүргэлэн болж хувирхан тэр. Танкууд гэж хаан нэгтгээс хашгиралдаж удалгүй тэнгэр задрах мэт уун дуу гарч дэлхий бүхэлдээ хөдөлж эхлэв. Зөвлөлтийн их буу холоос галлаж баруун орчимд дэлбэрэлтүүд араараасаа буухан үхэл айдсыг нэвт ханхлуулж байлаа. Такуми бууга гартаа барьсан хэдэж зогсоо зайгүй чичрэнэ. Тэр хэдийгээр тулалдаанд бэлтгэгдсэн зориг зүрхтэй нэгэн боловч энэ удаа өөр байлаа. Эсэргүүцэд нэмэргүй нурж буй ертөнц. Түүний дэрэгдэх офицер "Байрлалаа хамгаал, эзэн хааны төлөө" гэж гэнэтхэн ойрлов. Гэвч тэр чанга дуу хүртэл хоосон сонсогдов. Удалгүй зөвлөлтийн танкууд удаан дундаас гарч ирэхийг хараад зогсоох аргагүй төмөр араатан мэт цэргүүдийн буудсан сум төмөр хуйг үл нэвтрэн ойно. Их наран ус ялагдашгүй гэж итгэж явсан бадрангуй омогтой хүсэл яг одоо энэ шороон дээр нуржээ. Хэнийг хүний хаан нэгтээс "бууж өг" хэмээн Япон хэлээр хашгирсан магадгүй орчуулагдах байх. Такуми эргэж харуул зөвлөлтийн зэргүүд аль хэдийн тэднийг бүсэлсэн байхаагаад өөдөөс цоролцох бууны ам хүйтэн хөдөлгөөнгүй. Тэрээр эцсийн удаа бууга чангатхав. Сэтгэл доторх нь үхэл, энэ бол төр, амьдар, чи аавда бас айкод хэрэгтэй гэх хоёр үзүүртэй бодол тэглэн гацжээ. Тэнгэрөө сүүлчийн удаа харлаа. Нар байсаар л байв. Гэвч тэр нар өмнөх шигээ биш байлаа. Түүний хуруу сулрав. Итгэлэнч мөн адил унтарчээ. Газар дунах бууны чимээ хэд тод сонсогдож эцэст нь Такуми ойлгосон. Тэр одоо их наран улсын зэрэг байхаа болж олзлогдсон хүмүүс болжээ. Тэдний бусад цэргүүдтэй хамт бөөнөр нь цуглуулж зэвсгийг нь хураан урт цуваа болгон хөдөлгөв. Хинч чангаар ярихгүй бас эсэргүүцэхгүй. Хүн бүрийн нүдэнд ядралт, үл ойлголцол, айдас холилтно. Орос цэргийн тушаалбарыг өгд өгөө дагах Такуми хувь заяагаа анх удаа өөрийн гарт биш гэдгийг тод мэдэрч байлаа. Удалгүй тэднийг төмөр замын буудлын дээр аваачив. Ачааны вагонууд цонхон нарийн торон хаалттай. Дотор нь модон шал суух зай бараг үгүй. Нэг нэгээр нь шахан оруулж хаалгыг төгжөв. Галт тэрэг хөдөллөө. Төмөр дугуйн дуу тасралтгүй нижигнэн. Хаяа зогсон ус баг хоол хомс. Үйдэн шүн вагон дотор жавар орж хүмүүс бие биенийхээ халуунд наалтан сууж, зарим нь дугуйхан яолон мэгшин, зарим нь шивнэн залбирна. Такуми чимээ огт гаргахгүй хажуу хүнийхээ мөрөнд түшиж нүдэн анин замын чимээг сонсно. Цонхны нарийн завсраар үл таних газрууд жирэлзэн өнгөрөх нь харагдана. Хот сүрэн алга болж тал, ой, цастай хүндий үргэлжилж эхлэхэд улам хүйтрэн үхлээс өрзүүл бодогдох боллоо. Эцэст нь галт тэрэг удаан зогсов. Хаалга онгооход хурц хүйтэн салхи нүүрлүүн хайран бүнжгөндөл чичирсээр жагсаж дараа нь машин зачигдан хаашаа чим ойж буудал донслогсоор давхижээ. Тэртэд модтой уул цайран харагцаар хуучин барилгууд хашаа сарвч бүхий 20 ангид ирлээ. Өндөр хашаа харуулын цамхаг яннагаас өдхөн хар утаа суунаглах үйлдвэрийн байгууламж сүндэрлэнэ. Олзлогсдыг тэнд хүргээд бүртгэн дугаар өгч хувцсыг нь сольж ажлын ангид тарав. Такуми төмөр хаалгаар орж явахдаа ардаа хаагдах чимээг тод сонссон бөгөөд энэ бол өмнөх амьдрал нь хаагдаж буйг сануулгах мэт дагжтал чичирчээ. Одоо тэр хүн биш 2016 дугаартай олзлогдогч.
Шөрний жаргал өндөрлөж үүр цайтал 50 нарсан тэнгис гэрээс гарахаар өөдрөө зүглэх үед болоржин хаалганы хажууд хан түгшин зогсно. Нүдэнд нь гуни гэлт байсангүй. Харин нэгээс сонин үл алиг хүсэн хүлээсэн ямар нэгэн зүйл эхлэхийг мэдэрсэн хүний харц. Нэг сар хурдан өнгөрөндөө. Түүний дууны өнгөнд хурдан өнгөрөөсөө гэхээс илүү энэ аялал чамайг өөрчлөнө гэсэн аястай байв. Тэнгис хүрмэн өмсөх зур болоржин гараа сунган захыг нь тэгшлээд Япон хүн чинь сонин хүн шиг байна лээ. Чи болгоомжтой байгаарай гэлээ. Зүгээрээ хэмээн хөнгөн инээх тэнгис зүгээр л хөдчин ажил. Манай компанид итгэсэн найдвар Япон хүмүүсийг сониуч бас эрсдэл дуртай санагддаг. Тийм болохоор би итгэл даах учиртай гэж лавшруулан хэллээ. Болоржин инээмсэглэв. Гэхдээ тэр инээмсэглэлд жирийн үүдэлтийн гуниг байгаагүй. Харин ямар нэгэн нууцлах хүлээлт магадгүй зүн совингийн өнгө аяс шингэсэн мэт. Чи явах ёстой юм шиг санагдаж байна. Зарим замыг хүн өөрөө сонгодог байх. Тэнгис хэсэг дуугүй болов. Тэр өөрөө ч энэ аяллыг зүгээр нэг аялал гэж бодгоо байсан байлаа. Болоржин гэнэт дөхөж ирээд түүний хазар зөөлөн үнсэв. Буцаад ирэхдээ илүү их юм ярьж өгөөрэй. Би сонсох дуртай шүү. Үг нь энгийн боловч дотор нь чи өөрчлөгдөөд ирнэ гэсэн итгэл байлаа. Өглөөний агаар хүйтэнч тэнгэр цэлмэг. Машиндаа суугаад төв зам руу яаран орж төг түмэн урсгалд нийсэн хойно бодолд автан эргэцүүлж эхлэв. Яг хэм бэ? Яагаад заавал түүнийг хөөслөв? Нэг сарын хөтчийн ханшийг 4 нуглаж төлнө гэдэг жирийн аялал биш. Ер нь бол тэнгис шуналтай хүн биш. Мөнгөний төлөө уул тайг руу хэн дуртай нь орж зам заагаад явдаггүй. Тэр бол газар орныг мэддэг, хариуцлага ойлгодог хүн. Тэгээд ч түүнд мөнгөний гачигтал байхгүй. Өвгдөөс нь үе дамжин ирсэн хөрөнгө түүнд бий. Гэхдээ хотын байр үнэтэй машин биш. Хаа хол гүн тайгад байрлах анчны отог. Тэр отог бол түүний жинхэнэ баялаг. Өвлийн үлрэлт цас нь өвдөг давж намартаа шаргал навч голын усанд хөвнө. Хавар нь манан хөшгөлнө. Зуны нарны гэрэл хуш шинсний мөчрөө шүүгдэн алтлаг туяа цацруулна. Тайгын чимээ хүртэл өөр. Салхин зөөлөн шуудын дуун аяг шиг уйхан шөнө нь одод газар дээр буусан мэт ойрхон. Бодолд автан жолоогоо мушгих тэнгис мөнгөнд хахад задсан баян Япон эмэгтэй байх. Гаж донтой биш л гэж найдаа гэж бовтнаад өөрийгөө шоолон инээх үед авгахан залхан баахан заавар өгснээ эцэст зоочин маань маргааш өглөө ирнэ. Чи тосч аваад өдөртөө багтаан замын өд рүү яваарай гэжээ. Бэлтгэл ханжээ. Одоо зөвхөн нууцлаг аялагчийг угтах улмаар газарчлан тэнэх үйлдэлээ. Өдөн сар урт хугацаа. Энэ нь үл мэдэгдэх Япон эмэгтэй дагаж явах тун хэцүү. Ах хэлэхтэй залуу хүн гэсэн. Магадгүй баян айлын эрх гүнж байвал тэсгэл алдаж мэднэ. Энэ бодлыг нь таасан мэт нэгэн дуудлага ирсэн нь Мишель их байв. Ёстой л эрх гүнж чинь энэ шүү дээ. Гэсээр утсаа авбал аха та яагаад тагжиг болчих вэ? Би бодохдоо ирнэ гэж найдсан. Гэтэл та хэмээн зогсоо заггүй шулганаж тэнгисч харааяндаа уулзах хүсэлд автан одоохон очлоо. Чи хагас цагийн дараа гараад ирээрэй гэжээ. Тэнгист 3 сайхан эмэгтэй бий. Эгч мэд дөөмөд бас үе тэнгийн. Гурвуулаа тис өөр ертөнц. Болоржин нь нам гүм дулаан итгэлээр тэнгисийн хажууд гэр шиг түшигвол чаддаг бол аялгуун догдлуулан гайхшруулж зүрхийг нь цожон амьдрал руу түлхдэг. Харин Мишель нас балчир атлаа дандаа гэгэн мөрөөдөл думбуулж гунгийг мартуулж чаддаг. Гурвуулаа гоо үзэсгэлэнтэй. Гэвч нэг нь дулаан үл, нэг нь халуун гал, нөгөө нь цэнгэг ус. Тэдэнтэй өдөр өнжилгүй уулзаад байдаггүй ч
Яг энэ үед ийм тохироо бүрдэж холын аялалд явах болсон Тэнгис үйл айлаг эргэлзсэн ч Мишельтэй уулзах хүслээ дарж чадалгүй жолоогоо эргүүлжээ. 2 дугаар хэсэг төгсөв. Уг судасны өв 3 дугаар хэсэг. Такумиг Химийн үйлдвэрийн хорих лагерт ирснээс хойш хар дарсан зүүчиг өдрүүд үргэлжилж удаа хүжил холоорын үнэр амьсгалыг нь таслах шахаж арьсан түлэгдэн шөнө бүр халуурч сэрдэг байсан бол одоо бие нь хордон дассан мэт тадлаа дотроос алгуур идэгдэж байлаа. Цээж давчдаж ханиахт нь цус амтагдана. Такуми цэрэгт татагдаж ирэхэд нууц ангид халдварт нян өвчин тараах туршилтын тухай шивнээ дунд нь сонсогдож байв. Тэр өөрөө шууд оролцоогүйж эх орны төлөө хэмээн хаалттай бүсэд сургуулилт хийж байсан өдрүүд санаанд нь тод. Гэтэл одоо өөрөө химийн утаанд хордон зогсохдоо тэр үеийнхээ тухай бодох бүртээ хувь заяаны хачин эргэлтийг мэдэрч саяхан тун саяхан бусдыг үл үзэгдэх хороор айлгаж байсан улс орны хүү ингээд хариу шагналаа хүрдэж эхэлснээ ухаарна. Харуулуудын ааш хахир харгас өвдсөн нэгнийг улам зовоож унсан нэгнийг өшгөлөж басгана. Гэвч шинэ Орос дарга ирснээс хойш Такумигийн амьдрал үйл айлаг өөрчлөгдөв. Тэр офицер Такумиг таньсан. Хүйтэн шоронд амийг нь өршөөж ус өгч нууцаар эмчилж алсан Япон эрийг таньжээ. Эхэндээ дарга зүгээр л ажлын жагсаалтад нэрийг нь өөрчилж үнд цэхээс арай хөнгөн хэсэг чилжүүлв. Дараа нь хоол тараахад аяга нь арай дүүрэн байв. Нэгэн орой дулаан хүрэмж чимээгүйхэн өгч өвчөнд бууж өгч болохгүй гэж товчхон хэлсэн. Харилцаа нь ил тод биш үг багтааж тэр хоёрын хооронд үл ойлгох сэмж үүсжээ. Такуми шөнө бүр зүүдлэн аав нь түүнийг дуудах шиг бас гэрийн үүдэнд Айко зогсоод инээмсэглэнэ. Тэр өөрийгөө аав болчихсон Айког тэрвэрч байгаа мэт зүүдэлдэгч сэрхэд өнөөхөл химийн үнэр төмөр орны хүйтэн чахраа угтдаг. Тэрээр тэрэл зүүдэрээ энэ тамд амьд байж амьдрах хүсэлд умбадаг аж. 2 сар өнгөрөхөд даргаыг өөр бүс рүү шилжүүлэх тушаал ирэв. Явхынхаа өмнөх шөнө тэр Такумиг агуулгын ард дуудлаа. Цас бударч тэсгэм жавар дагжтал жичрүүлнэ. Чи зүгт, урд зүгт хэл ойр бий. Тэнд сайхан сэтгэлд хүмүүс амьдардаг. Орос дарга товч тодорхой хэлээд жижиг худаг, хуурай талах, багхан мах, дулаан цамц өгч харуулын ээлж солигдох цагийг заав. Харцсан хүйтэн ч хоолойн зөөлөн байлаа. Би чамд өөртөө дахиж боломж гарахгүй. Намайг бодлоо өөрчлөхөөс өмнө явж үз. Зүгт. Ингээд би чамд өргөө боллоо. Такуми толгой дохиод тэр шөндөө лагер унтаа мэт нам гүн байхад харуулын ээлжийг тооцоолон хашааны сул хэсээр шурган гарч цасан дээгүүргүй төмөр замын шугамыг орхин ой руу орлоо. Уушг нь өвдөж хөлн чичирж байсан ч зогссонгүй. Үүр цайх үед үйлдвэрн утаа ард бүдгэрч өмнө нь цасаар хучигдсан өндөр ус зөндөрлөн харагдав. Үл таних тайг, нам гүм цэвэр агаар. Амьсгалах тусам уушг нь өвдөгч энэ удаа химийн хорных биш эрх чөлөөнийх байлаа. Орос даргын өгсөн худаг багхан хоол дулаан хувцас түүний ганц найдвар. Тэр нар одоор чиг баримжаа авч урд зүгийг барин алхав. Гэвч тайг өршөөлгүй үе үе чон дагаж баавгада таарах дөгөж үүдэн салхи ясыг нь зарцаана. Хоол дуусч цас ухаж үндэс хайхцуур уушг нь өвдөн ханиалганд цус амтагдана. Шөнө бүр аавыгаа бас Айког зүүдэлж тэдний дүр түүнийг урагш алхуулах шалтгаан болдог. Эцэст нь эцэж ядран сөхрөн унахдаа цаснд гараа шигтгэн хөхөвдөр ус таарав. Өлсөж үхснээс хорч болтугай эдсэн ч яах вэ? Өвс идэхэд нулимж хаймаар гашуун байсан ч төдөөдөлгүй халуун долгион цээжээр нь тархаж амьсгаан гүнзгэрч би нь үл алиг тэнхрэв. Такуми дахин бослоо. Биэнд хоронд идэгдсэн хിവэрч сэтгэл нь буцаад асжээ.
Тэрээр хөхөвтөр өвсний ачаар түрхэн зур хүч орсон ч уулын өгсүүр зам амар байсангүй. Явх тусам салхи ширүүсч цас зурж алхан бүр улам хүндэрнэ. Амьс хаан удаанд эдэгцэн ч уушгнаас цус болон гарч цээж нь өвдөх хагаад хоёр хөл нь мэдээ алдан гулсаж өвдгөн чичирч гар нь хөшин бадарч байв. Зогсолтгүй урагшлавч байгаль өршөөлгүй. Дээшлэх тусам агаар хүндэрч амьсгалан цантаж толгой нь манарна. Нүдний өмнө цасан манан хөшгөлөн бүдгэрч уулын орой тэнгэртэй нийлэн алсаж царнина. Эцэст нь тэнхэл тасран нэгэн хадад тэнгэр дээр тэр хөл алдан унав. Гар нь цасан чигдэж хацар нь хайрагдан амьсгаан тасалдах шиг болов. Босох гэж оролцсон ч бие даасангүй. Нүд нь айжмаар анигдан жаргалтай зүүдэлж эхэллээ. Цаас биш харин дулаан гэрд, салхи биш харин намуухан инээмсэглэх Айко зогсно. Үсэн салхинд намирч нүд нь гялалцсаар гүйж ирэхэд Такуми гараа сунгав. Айко. Үйтэн биш дулаан агаараар амьсгалж буй мэт санагдаж цээжний өвдөлд намдах шиг. Айко улам ойртож түүний гарыг атгах гэж байгаа мэт. Цасан дээр хэвдсэн Такумигийн нүүрэнд үйл ялэг инээмсэглэл тодрох агшинд үйтэн биш бүлээн салхи түүний биеийг зөөлөн илбжээ. Энгэр билийн ногоо алаглан ногоорч урхан салхи зөөлөн үлээж алсад цас зайрсан ориглууд тэнгэрийн үүстэй нийлэн хөвөлцөнө. Энгэрийн хөхөвтөр цэцэгсийн дунд намун охин хонио тогтоон идээжлүүлээд элдв үүс ургамал төөцөв. Тэр бол уул тайгын охин. Залуу согоошиг уян налархай зассан сэлбэр уран гонигэн нарны гэрэлд арьсан алтран салхинд намирсан гэзэг нь хар торго мэт тасгарна. Хацар нь зуны нарны туяанд үйл ялэг ягаар хагаад нүд нь тунгалаг булаг шиг гүн харajээ. Хөдлөх бүр нь уулын салхитаа ууссан мэт уран нар сар хоёрын дунд төрсөн шиг гоо харагдана. Энэ үед хадны сүүдэр дор нэгэн эр шүлсээ гүд хийдэл залхин дурандад сууна. Харц нь огтхон завчихгүй таг гөлөж үе үе уруулаас шилэмтэх нь уулын согоошин охинд шунан тажаадснаа үзээ. Ийм охин бас байдгаа. Энэ лувсангийнх эзэнээс ийм бие хаа сайтай шүү гэж бодон суудал дээрээ байж чадан хавж гинэж байв. Сайхан эрэг цогт гих бөгөөд эдүгээ 25 настай эхнэр хүүхэдтэй. Халах голын дайнд оролцоод ирснээс эхэд омогшин онгирч уул хадаар тэнүүчлэхдээ хоньны охид бүсгүйчүүдэд нүд унгаж явдаг савсаг эр. Ард олондоо отч хэмээн алдарчсан лувсанд шадарлан эмнэх арга зүй нууцаас суралцах далд хүсэлтэй. Цогт тэсгэл алдаг бололтой мориод ташуурд нь дээш өгсөж явтал цаанаас өөр нэгэн морьтон гарч ирв. Цэхнүрүү эрэмгий дүр төрхтэй төмөр болохыг танимагц харцсан дальдчин зүрхэн мохон жолоо татан буцаж одлоо. Төмрийг харсан намун өвс түүхээ болон хормойхотоо засан улалцтал зогсдол "Сайн уу? Он сайхан тогтож байна уу?" гэх хөдөр хоолой сонсдож "Сайн, та сайн уу?" хэмээн намуухан дуугарав. Охины хазар улайж эхцэлж харж эс чадан доош тонгойно. Доороос нэг морьтон ирж байснаа буцчихлаа. "Аа, сайхалтын цогт ах байсан. Ааваас эм авах гэж ирэвч." Тэд энэ тэрийг хүүрнэн хийсэг чимээгүй сууцгаав. "Номунаа. Би зэргийн сургуульд явах хөдөлтэй байгаа. Чээж гэсэн хот явна гэсэн мэт дээ. Хэрвээ чи шийдвэл хамт явж." "Ах юу гэх бол аавч дэмжиг баха. Би сувилагч эсвэл эмч болох хүсэлтэй." "Наран маань эндээ амьдрах хүсэлтэй гэсэн. Чи шийд." Төмөр бол намууны төрсөн ах, нарантай үйзээгүй найзууд өгөөд хамтдаа 3 жилийн цэргийн алба хаагаад саяхан ирсэн билээ. Төмрийг хар багаасаа л мэдих намууны сэтгэл догдлон зүрх нь хурдтай цохилож тэдний дунд хайр сэтгэлийн нууцхан холбоос ийн үүссэн ажээ. Тэр зун үнэхээр дурсамж дүүрэн өнгөрч сумын надамд хос мороор гангарсан төмөр намун хоёр
бие биендээ итгэн дурлалзаж урмыг хийхээр төлөвлөж байтал зарлаагүй дайны зарлага ирэх нь тэрэ. Токио хотод аль хэдийн 11-р сар айлчлан иржээ. Өглөөний агаар цэнгэг, оройн тэнгэр гүн хөх, өндөр барилгуудын шилэн хананд намрын шаргал туяа ойж, хот бүхэлдээ хүйтэн атлаа дэгжин харагдана. Гудамж дагуу навчис хийсч, кофе шопын цонхоор дулаан гэрэл асна. Өв сайсвэ. Хотын төвд тэнгэр багандсан барилгын дээд давхарт байрлах тансаг суудсанд цагаан үстэй цэмцгэр өвгөн ганцаараа зогсно. Нуруу нь ихт шулуун, алхаа нь удаанч тогтун. Шилэн цонхны өмнө гараа ардаа зөрүүлэн зогсохдоо SNF компани тайлан нүц алгалгүй ажиж байв. Бүх үндэс ийм нийлүүлэлт зогсоосноос хойш график улам бүр доошилсоор. Олон жил зүтгэж бүтээж ирсэн энэ бүхэн ингээд дуусах гэж юу? Нөөц үнэхээр дууссан уу? Эсвэл хэн нэгэн хүн хуруу шургуулад байна уу? Бодолд автсан өвгөн уртаар санаа алдаад өндөлөө. Тэрээр яарах хүн биш. 100 гаруй жил амьдрахдаа яаран шийдвэр гаргаж үзээгүй ч энэ удаа цаг хугацаа чухал байлаа. 11-р сар. Монголд хөр цас тогтож ургамлын чанар бүрэлдэх үе. Хэрв шалгах бол яг одоо, дараа биш. Тэр ширээн дээр хутсыг авлаа. Далайн чанад руу дуудлагын төдхөн холбогдов. Райна жиж охиныхон цолгуундуу төдхөн хадаж өвөө та минь хэмээн цангинууллаа. Нойр багт цаас орж байна уу? Баг зэрэг хүйтэн байна. Яра удаан үрэнсний эцэст хэсэг нам гүн болов. Монгол руу яв. Одоо юу? Тийм ээ. Тээд захиалсан. Энэ дэрж 1 хоноод шууд ниснэ. Ягд? SNF-ийн төлөө. Утасны цаан шуугтан амьсгалах сонстно. Би юу хийх вэ? Хэмээн ахиад л цангинав. Тайгад оч. Үзээ дээр. Хин тасхав? Санаа бүзав. Би сайн ойлгохгүй байна. Надад итгэж байна уу? Өөлдөө итгэлгүй дээ. Гинтийн санал сонсоод л. Өвөө би очноо. Өвгөн утсаа ажуухан тавив. Ингээд л түүний шийдвэр гарах нь. 11-р сар. Өр цас тайга. Цаг хугацаа таарч байна. Хайртай жиж охиноо хаа хол явуулж байда санаа зовнивч түүнд бодол бий. Үйлчлэгчийн авч ирсэн аягтай цаг амдаад өгүүлсэн ч уусангүй. Түүний бодол олон 10 жилийн өмнөх нам гүм хөндөө рүү цастаа уулын дунд өнгөрүүлсэн өдрүүд рүү буцав. Тэр үед залуу байжээ. Ялагдал айдас өсөглөнг нэгэн зэрэг амссан үе. Цасан дор ам тэмцэн хэвдэж байхдаа хэн нэгний халуун гар мөрөн дээр нь хурч амийг нь аварч гарсан мөчийг эзээч мартдаггүй. Нэрийг нь хэлдэггүй зөвхөн дурсамжийг нь л хадгалдаг. Тэр хүний нүд тайван хөдөлгөөн нь нууцлаг үг нь цөөн байсан. Уулсын ургамлын тухай хөр засны дорх нууцын тухай шивнэж байсан нь одоо ч чихэнд сонсогдно. Түүнээс хойш тэр Монголыг мартсангүй. Хожим олон жилийн дараа Райна төрсөн. Нэраа охины нурууны доод хэсэгт өдөггөн хөх тол байсныг анх хараад удаан ширтэж үлээ. Эмч нар энгийн төрсний тэмдэг гэлцсэн ч өвгөн дотроо өөрөөр мэдэрсэн. Чи тал нутгийн салхитай холбогдсон хүүхэд гэж дотроо бодсон. Хэлээгүй хүлээсэн. Жил өнгөрөх тусам тэр өнгөрснөө нэгтэлж судалгаа хийж баримт цуглуулсан. Нэгэн үе сураг тасарсан ууланд гарч эм дамаар ам зуудаг байсан тэр хүн болон түүний үр удам хайчив гэдгийг чимээгүйхэн хайжээ. Нэрийг нь хинч дурдхай байсан. Гэвч мөр алга болоогүй. Тэр бүхнийг өвгөн маргаашийн төлөвлөгөөнд шууд холбосонгүй харин санаж хадгалсан. Сүүлийн жилүүдэд түүний анхаарал нэгэн залуу дээр тогтжээ. Тэнгис холимог дулаанаар хичээлдэг, биеийн хүч чадал их зоригтой гэхдээ зүгээр нэг бардам мэр биш. Аялах дуртай, тайгад төөрхөөс айдаггүй,
эрсдэл рүү зүтгэдэг атлаа хариуцлагатай. Түүний амьдралд 3 эмэгтэй эргэлдэж байгааг өвгөө мэднэ. Нэг нь намуухан чимээгүйхэн хүлээдэг, нэг нь тогтун өөртөө итгэлтэй, нөгөө нь залуу хурц нүдэндээ очтой. Гэвч тэр энийг ч зүрх сэтгэлдээ ойртуулаагүй. Энэ нь өвгний анхаарлыг татсан. Сэтгэлээ амархан өгдөггүй хүн бол шийдвэрээ ч амархан өөрчилдөггүй. Түүнээс гадна тэнгис ганцаараа биш. Ард нь аялал жуулчлалын салбарт нэр хүндтэй хөнгөн нөлөө бүхий авах нь бий. Уул тайгыг бизнес болгож чадсан олон улсын сүлжээтэй нэгэн. Хэрв хөх үндсийг олж тогтвортой ашиглах бол тээврийн сүлжээ, хамгаалалт, зах зээлийн гарц бүгд тэнд бий. Өвгөн энэ бүхнийг тооцоолсон. Гэвч бодлынх нь гүнд өөр зүйл нуугдана. Ууланд амийг нь аварсан тэр хүн, түүний охин, тэдний нам гүм амьдрал. Зураг алдарсан нэрс, хизээж ил гаргаагүй өр. Тэр өөрийг мөнгөөр төлөх боломжгүй. Харин холбоо тогтоох боломж бий. Шилэн цонхны өмнө зогсох өвгөн нүдэн анин амьсгал авав. Рейна Монгол руу явж байна. Тэр охин зөвхөн компани ирээдүйг шалгах гэж бус өнгөрсөн ба одоог холбох үүр болохоор явж байна. Хөхөндөс үнэхээр дууссан уу эсвэл цаг нь ирээгүй нууц хэвээр байна уу гэдэг удахгүй тодорхой болно. Харин энэ удаа тэр хүлээхгүй. Машины хаалга сургийн нээгдэж бөөн инээ зазруулсан Мишель орж ирмэгцээ. "Тэниаха та хүрээд иржээ" хэмээн нялх шингэн хоолоогоор цангинуулсаар зүтгэн хүзүүдэд газар дээрээ үнсүүлв. Эдүгээ 19 настай Мишельтэй жилийн өмнө танилцаж тун чудалгүй дотны харилцаанд орсон. Нас балчир атлаа өсөглөн торинун биетэй үнэхээр үзэгсэлэнтэй охин. "Чи дугууланд давж байгаа юу?" "Үгүй, байлсан." "Яагаад?" "Хэн нэгэн чамайг..." "Үгүй л дээ. Баячуудын эрх танхи охид гадуурхаад хэцүү юм." "Тийм зүйлээс нэцчил байдаг." "Тэний хаа? Сайн сургаал бодъё. Загвар өмсөх энэ дэр надад зохихгүй." "За тийм дээ. Ах нь олон хоногор хөдөө явах болсон." "Өвлийн хүдэнд үү?" "Тийм ээ. Маргааш явна. Хоёулаа хоолнд орох уу?" Энэ санал Мишельд тун их таалагдсан тул ахиад л ухасхийн үнсүүлээд ресторан руу орцгов. Ядуу даржин амьдралд өссөн Мишель өсвөр наснандаа дээрлэхэлд гадуурхалтыг хангалттай үзэж туулсан бөгөөд үеийн бандад хууртан золтой хүчндүүлэх шахаж явхад тэнгис таран тусалсан билээ. Тэр мөч охины сэтгэл тод улдан дэрэгдэн байхад нөмөр нөөлөгтэй амар амгалан санагддаг болж ойр орхон уулзахыг хүсдэг болов. Гэхдээ ухаалаг хэрсүү нэгэн тул илүү чунаж өөрийн болгоё гэж бодсонгүй. Тэнгисийн уулздаг охид бүсгүйчүүд яг л энэ аашаар хоорондоо тун адилхан. Хооллож дуусаад шар ариг ууж үүлэлэг халамцсан хоёр буудлын өрөөнд орон бие биерүүгөө зүтгэн тэмүүлсээр оронд нүцгэрэн хөлбөрч эхэллээ. Охины гойлог нарийнхан бий. Байглаас заяасан үзэсгэлэн гоо өвдөлт мэдэрч эхэлсэн ч тун удалгүй гайхам таашаалд умбахаа мэдэх тул ханхар цээжийг тас тэврэн урт хөлөөрөө ууц хонгыг нь орон өндөлзөнө. Маш их хичих тэнгис тун эхэллээ. Мишелийн хоолой үнэхээр уяхан шингэн хөгжмөлөг. Харан хэвцэцгээв. "Тэний хаа? Секс ягаад ийм гоё байдгийм бэ?" "Чамд гоё байсан уу?" "Гайхалтай." Тэнгис өхөөрдөн инээгээд ахиад л охин лүү зүтгэн ноолж эхлэхэд "Аха, та хоол явах юм чинь би бичлэг хийчих үү?" "Өөй, тэгж яах нь вэ? Хүнд алдчихвал асуудал үүснэ." "Би таныг санах үедээ үзэх гэсэн юм аа." "Дэмий дээ. Үеийн охид бүгд найз залуутайгаа хийдэг. Тэр бүхэл зардаг." Тэнгис энэ тухай сонсож дуулж байсан болохоор эрс хориглон татгалзав. Дууга хураасан Мишель буруу юм хэлсэн гэж эмээсэн үү? Сэмээрхэн дөхөөд ингэрт нь шурган наалцчихав. Нэг юм игдүүтэй гинэн гэмээр зан нь үнэхээр хайр татам. Ахиад л сэрэлдэ автан дүрэлзэж эхэлсэн тэнгис годгонуулан зүтгэлээ. 3 дугаар хэсэг
төгсөв. Хөх судасны өв 4-р хэсэг. Скандинавын хойд орших Норвеги улсад 11-р сар гармагц өвлийн амьсгал мэдрэгдэж эхлэх бөгөөд уулсын орой цасаар бүрхэгдэж фьордын ус хүйтэн хөхөнгөөр нам гүнхэн бидэртэнэ. Өдөр богинохон нар уулсын ирмэгдээ түрхэн мандаад удалгүй манан чингэх мэт уулсан жаргахгүйд цэнгэг салхин цээж онгойтол цэвэр хүйтэн агаарыг мэдрүүлдэг ажээ. Согны фьордын орчмын ууланд байрлах биатлоны бэлтгэлийн замаар гүйх өндөр тэгш нуруутай охиныг Рейно гэдэг. Нарийнхан бэлхүүсээс гадна өргөн дуу ташаа, том дуу өгцөг үйл алиг доргин чичирхийлэх том хөх. Жилгэр урт хөлөндөө цанын гутал углаж нэгэн хэмээр нь шогшхыг харвал үнэхээр их эрч хүч мэдрэгдэнэ. Нүд нь гүн хар, салхинд үйл алиг намирсан үс нь тас хар. Хасын цагаан мэт цэвэрхэн зарайд нь уулын хүйтэн агаар улаан туяа нэмнэ. Гүн харахад түүний гоо үзэгслэн нэг л өөр. Нэг талаараа тамирчны хүч, нөгөө талаараа эмэгтэйлэг уян байдал. Рейна өсвөр насндаа чулууд бөхөр хичээллэж 2 удаа улсын аварга болж байв. Дэвжээ дээр түүний хурц, тэсвэр гайхалтай байсан. Багш нар нь ирээдүйдээ хэмээн шагшдаг байсан ч хожим өөр спорт сонгосон. Тэр нь цас уул, урт замтай биатлон. Өвөөгийн гэнтийн дуудлага Рейног энэ бүхнээс татгалзахад хүргэж маргааш оройн нь Токио хотод газардлаа. Аавынх нь гэрт тэр өдөр зочид ирсэн байсан нь хараажаар энгийн хүмүүс биш. Томоохон хөрөнгө оруулалтын группийнхан болох тэдний яриа нь ээлдэг боловч өг бүрийн цаана давхар утга мэдрэгдэнэ. Аав нь урдных шиг тайван биш. Сүүлийн жилүүдэд түүний компани алдагдалд орж зарим үйлдвэрүүд хаагдсан. Хэрвээ хүчтэй хөрөнгө оруулагчтай холбогдохгүй бол удаан тогтохгүй тэр мэдэж байлаа. Магадгүй энэ уулзалт зүгээр нэг бизнес биш, удург болох саналч гэж мэднэ. Зочдын дунд Гуэрояма Руиси гэх 28 настай, өндөр нуруу, цэвэрхэн царайтай, хотын дэгчин төрхтэй залуу сууна. Зочдын хамгийн хүндэтгэлтэй нэгний хүү болох түүний инээмсэглэл, итгэлтэйж харцсан Рейн руу удаан ширтэх агаад нэг л хөнгөн шалаг өнгөйс цугалцах мэт. Энэ бүх хоосон ярианаас залгасан Рейна тагтан дээр гарахад үлмэд орно асар том гэрлэн далай мэт хот гэрэлтэв. Удалгүй араас нь хаалга зөөлөн дугарлаа. Хэн нэгэн хүн араас нь сэмширтэж байснаа эргэх мөчөд Норвегийн ууланд бэлтгэл хийдэг гэж сонссон. Тэнд гоё юу? Гэх Руси өнөөхөл таврашгүй өнгө тодруулан зогсож байв. Тийм ээ. Тэр нутгийн хүйтэн агаар цагаан цас надад таалагддаг. Чих онцгой юм. Тамирчин мөртөө загвар өмсөгч юм шиг. Арай өөр төрөл рүү орвол кино ч юм уу? Би тусалж чадна. Рейна үйл алиг мушилзаад би тэгж батахгүй байна. Надад өөр хүсэл бий гэлээ. Руси удаан алгасаар тагтны ажиллахад дөхөн хэрв 2 гэр бүл ойртвол олон зүйл өөрчлөгдөх байх гэж аль дөрөөнөөс хойш анзаарагдсан санаагаа цухалзууллаа. Харцсан таг хөшчг шиг. Энгэр цээж рүү гөлрөөдж байх шиг. Дургуутах шиг болсон Рейна түүний харцыг анзаармагц яриаг өөр тийш эвтэйхэн эргүүлж хэсэг байснаа ээлдгээр мэхийчгээд дотгош орчхов. Рейнад дими цаг үрж зогсноос өвөөтэйг амжилан ярих чухал зүйл бий. Нас өндөрч өвөөгийн алхаа чанга, харц тогтун, үгээрэн цэгцтэй бас итгэлтэй. Ширээн дээрээс жижигхэн арьсан ут гаргаж ирэхэд нь хуучин судар байлаа. Өөнийг чи авч яв. Рейна судрыг эргүүлж хараад би уншиж чадах болов? Шууд уншихдахгүй. Чи өөрөө тайлах ёстой. Чамд хангалттай хугацаа бий. Яаж? Монгол бичиг. Япон ганц хосолдсон түлхүүр үгс бий. Хэнж анзаарахгүй. Гэхдээ зөв хүн уншвал удах нь гарна. Рейна хэсэг бодсноо намайг тасах хүн ямар хүн бэ
хэмээн асуухад хархан нүдэнд нь сониуч өнгө гялтганаж байна. Бэж хараагүй. Гэхдээ чамд аюул болохгүй. Тэр үгийг хэлэхдээ өвөөгийн нүд үйл ялэг өөрчлөгдсөнийг Рена анзаарсангүй. Эцэст нь нас тогтсон дуршлагтай хүн досно гэж яв цав итгээд тайван орсжээ. Зуны дэлгэр цаг өнгөрч уул тайган өвс шаргалтан намрын сэрүүн салхи хүлээж эхэлсэн үе байлаа. Хоньны бэлчээр тэгширч уулын орой цайрч асан тэр өдөр сумын төвөөс морьтой хүн давхиж ирсэн нь Япончуудын эсрэг дайны зарлага байсан бөгөөд олон залуусыг мордуулах болсон байна. Төмөр наран хоёр төдийгүй халхан голын дайнд оролцсон эмээн цээжээ дэлдэх цогт хүртэл энэхүү зарланд удах бичгийг авчээ. За дүүнэр минь эх орон дуудаж байна. Явах цугуулсан бололтой. Үг нь бардам, удах нь нууц. Төмөр наран хоёр толгой догсонж ухаан санаа нь өөр газар руу нисэн оцжээ. Намуу минь хамт сурахаар төлөвлөж хурмаа хийх мань хойшиллоо. Би чамд хайртай. Хархан нүдэндээ нулимсан сандар гялтгануулах намуу. Би хүлээнэ. Чи минь эсэм минь дэргэж ирээрээ. Хэмээн шивнээд энгэрт насна алдав. Тэр шөнө ихэнх богинохон байсан ч хайртай хосууд олон зүйлийг ярьж амтсан агаад залуу халуун насныг хүслэж мөн төвчж дөнгөсөн юм. Уулын хэр дээр хонь харуулж эмийн ургамал түүж явсан үзэгслэнгой охины дүр цогтын сэтгэлээс огт арилаагүй бөгөөд төмөртөө дотносонд галзуурах шахан тачааддаг байлаа. Аз болоход боломж ирв. Бусдыгаа манлайлан цээжээ дэлцээр дайнд мордсон цогт хэдхэн хоногийн дараа эмчийн магадлалгаар чөлөөлөгдөн ирэхдээ гутарсан дүр эсгэж байсан ч доттор сэтгэлд нь намуу охины гоо дүрх додорч түүнийг эзэмдэх хүсэл галайтал буцлан дүрлзэж байжээ. Уулын хэрд хонд тогтуухан бэлчих агаад өөрийгөө сатааруулах намуу эмийн ургамлыг Нямбалан төдсөв. Гэтэл хаа нэгтээс морины хөнгөн алхаа сонсцноо хэн нэгэн хүн ханиалгах сонсдов. Өндийж харуул мөнөөх цогт малитэл инээсээр мориноосоо буугаад уулын зэрлэг согоо өвс сулгаагаадаа сууж байна уу? Чи ингэж ганд хуучиргүй шүү. Хэмээн учир нь үл ойлгогдох зүйл чальцсаар дөхөхүйд амнаас нь архины ихэн үнэр сэнхив. Цогтын тухай мерсэр мэднэ. Эхнэр хүүхдтэй хэрцгий ханддаг. Үргэлж уулаар доншуучлан охид бүсгүүчүүдийг айлгаж ичээдэг гэж дуусан. Өө та аав гэртээ байгаа юмсан? Айзаа даран хинэггүйхэн өгүүл цуудал дахиад л морин дөвргөө сонсцоор ах нар нь гинэтхэн хүрээд ирлээ. Цогт цочирдож намун инээмсэглэж тэрхэн зур бүгд л гайхан эгмаг гэлцсний эцэст ах нь дайнд явж их орноо хамгаалж чадаагүй дээ жаахан гутраад уучглаа гэж аятал засан саамширсаар зогт давхиж одов. Та минь юу болов? Төмрийн маань ах том дарга шүү дээ. Чамайг суралцах ёстой гэж зөрүүдэлсээр намайг чөлөөлүүлчихлээ. Дөөмөн сургуульд яв. Ах нь аавда хань бараа болж голомтой сахина. Энэ явдлаас хойш хэдхэн хоногийн дараа намун Улаанбаатар хотыг зорж түүнд шунан тачаад гасан цогтын хүсэл хан мөргөн хүсэр унжээ. Өглөө эртлэн буян тухай нисэх буудалд очисон тэнгис гартаа Рейно Сайто гэсэн бичгтээ цаас барьчихсан хүмүүсийн урсгалыг тайван ажиглаж зогсоно. Япон жуулчин гэсэн болохоор дунд насны дуршлагтай хүн ирнэ гэж төсөөлж байв. Гэтэл өндөр нуруутай тэгш сайхан биетэй урт хар үстэй залуу хүн бүсгүй чимдаанаж ирсээр дөхөж ирээд "Are you Тэнгис?" хэмээн намуухан дуугаар асуулаа. "Yes, you are Reina." Толгоогоо үл мэдэг сэгсрэх Тэнгис "Ийм залуухан охин тайга руу явна гэж юу? Бүчшгүй зүйл" хэмээн түгшин бодсон ч чамдааныг нь чирэн төрүүлэн алхлаа. Харин Рейно түүнийг харах мөчөд үл алиг догдлоо. Өргөн мөр 50 харцтай инээр нэг л итгэл төрүүлэх шиг. Тэднийг хаалгаар гарах үед
Би томтой хэдэн залуус зогсож байснаа Райнаг хармагц дуалццгаан шүгэлдэв. Ой, Япон уу Солонгос уу? Ямар гоё охин бэ? Самурай нар хизээ юм өндөр болчихов. Манай босс таалагдана. Гэгчлэн бүдүүл үгс чулууцаар зам хөндөлслөв. Рейно монгол хэл мэддэг болохоор үйлэлэгж хүүдэн зогсоход тэнгис нэг алхам урагшлан тулж зогсоод хүн тосож ирсэн бол тэр хүнээ тос. Дэмий юм битгээр алив зайдав гэж эрс шийдэмгээ хэлв. Залуус харц солилцож өндөрөр булаа сахалдад хэдэн үг шивнэж эцэстэн тэд за уурлаад явах дээ. Нарийн шүү дээ гэлцэн инээлцээр холдож одов. Саятай удмын инхрийг гүнж Райно анхудаа хахь өөр хүнээс өмгөөлөл авсандаа ихэд огдлон зүрхэн чим хэдэл хатгах шиг боллоо. Охины бардам төрөх үл ялгхан айдас сарнан хасын цагаан царайн туяаран харцсан гэрэлдэж байв. Жолоогоо барин их зургаш ширтэх тэнгис. Чам дулаан хувц бий юу? Эсвэл эндээс авах уу? Би бодохдоо эндээс тэд дахиж юм ярьсангүй. Давхсаар наран тул худалдааны төв орж Рейнод тохирох дулаан хувц сонгож дараа нь хооллоод машин цуцгаав. Төрсөн дүү наятай халамж анхаарлыг мэдэрч догдолж алсан Рейна сая амнэн би монгол хэл мэднэ. Сайн бишч чөлөөтэй ярьж олгоно гэхэн тэр. Тэнгис том хар нүдэрээ дүрлийдэл ширцснэ. Гайхалтай. Тэгэхээр чи том эрдэмтний шав байх нэ гэв. Бараг л тийм. Өвөө маань мондөг хүн би. Надад бүхний заасан хэмээн шуулганлаа. Жуухан ягаад нууцлаг бас залуугаа охин өвсгөлийн тайгад зорих болов. Тэгээд бүр ганцаараа шүү. Гэсэн бодолд улам бүр автах тэнгис дууга хураан гайхширч байх үед харин Райна эсрэгээр элдвийг асууж шалгаа хааж. Чи тамирч нү? Ингээд хэдэн настай вэ? Хүүхэд ахтаа чөлөөт бохор ичилж байсан. Харин одоо цаана биатлон сонирхдаг. Өөх, удаж чаддаг бах нэ. Сайн биш ээ. Охины харц гэнэн тунгалаг. Ямар ч далд муу зүйл алга. Тэнгис баг зэрэг тайвширсан ч илүү мэдхийг хүсэхтэй. Тайга тэр дундаа Монголын тайга чамд эсвэл өвөө чинь ягаад та бүү санаа зов. Манай удмынхан эмийн ургамал гоо сайхны бүтээгдэхүүн хөөж ирсэн. Их олон жил мэдээж илүү их судлах олох гэсэндээ л энэ. За ойлголоо. Хоёулаа энэ дэм буудалд амраад өглөөр төдлөө. Тэд тухтай хоолсны дараа зүнхнээс шилдэ сайко гарган зүтгүүлэх Рейна. Нойрон цай та хүсвэл угаарай гэлээ. Тэнгис орондоо орсон хойноо удаа нэг Райнагийн Instagram хаягийг сонирхож эхлэн удаан хэвтсний эцэст элдв хар буруу санах ёсгүйгээ ухааран охиныг аюулгүй дагуулж явах үүргээ ойлгожээ. 1947 оны 3 дугаар сар. Үүнтэйгээ өвлийн хүйдэн одоо ч ноёрхсоор уусын орой цасаар цайран нарны туяа хуш шинсний мөчрөө шүүгдэн бүгдэгхэн тусна. Цалих үе зөөлхөн эсгэрж цас цоохордох хэрээр бэлжих хоньны дэргэд бодлогшрон алхах намун хаяа нэг тонголзон өвсний завсраас цухбайсан ургамал түүж явлаа. Амралтаараа түр ирсэн ч тайган агаар уулын намгүн байдал түүний сэтгэлийг тайвшруулгын зэрэгцээ нэг л гунигтай санагдана. Зүрхэн гүнд нь нэгэн хүний төрх тодрох бөгөөд дайнд морцноос хойш удалгүй сургуульд үргэлжлүүлэн явсан гэх сургадуулсан ч түүнээс захиаж ирсэнгүй. Намайг мартсан болов уу? Эсвэл хот газрын ганган хүүхэнтэй? Гэх бодлууд үе зүрхийг нь өвтгөн. Уртаар шүрс алдаад гунигт бодлоо хөөн зайлуулж хормойтой түүсэн ургамлаа анцлан суух үест цас бударсан хадад тэнгэрийн доороос нэг л сонин бараан зүйл нүдэнд нь зурсхийв. Ахиулан харсаар дөхөж очисон намун цасан дээр үхлүүд хэвдэх хүнийг хараад хүшиж орхилоо. Хувцс нь урагдаж нүүр нь хөхөрж амьсгал нь бараг мэдэгдэхгүй.
Гар нь цасан дотор шигдэн үс нь хөлдсөн мэт царцжээ. "Ааваа" гэж намун хэд хэдэн удаа чангаар хашгиран уруудан гуйлаа. Хэдхэн хормын дараа өнөө хүний дэргэд ирсэн лувсан сөхрөн суугаад биеийг нь болгоомжтой эргүүлэн судас барив. Нүд нь хурц ширүүн болж хэсэг чимээгүй азанснаа амин тасраагүй байна. Гэхдээ том муу. Гайхшиж цочирдсан намун тормон хар нүдээ анивчсаар санаа алдан суухад аав нь жарганы уяаг мултлан чирч авчирлаа. Үйдэн дөрхвөл үхэн гэрт аваачи. Тэд хоёул хүч гарган чарганд хэвдүүлж дээрээс нь дээл нөмрүүлв. Цас цуцаан зам бартаатай байсан ч лувсан урдан татаж номон араас нь түшиж чаргыг ажуухан чирсээр гэртээ ирцгэн сайх хүнийг тойлж эхэлжээ. "Охин минь ус халаа. Цаас орвол хувцсыг нь тайлъя." Охиндоо намуухан дуугаар зааварчлах лувсан "Уушг нь муу байна. Хорлогдсон эсвэл хордсон байж магад. Гэхдээ амьд гарч мэднэ" гэж тэр аяархан хэлв. Чармай нүцгэн эр хүнээс баахан жиргсэн ч тэр сүвлэгч хүн. Үүргээ омордох учиргүй. Үйдэн цасаар хөлдөж сайрсан хэсгийг арчин өрөх зураа царай төрхийг нь сайтар ажив. Шоронгийн оргодол юм болов уу? Гэхдээ их дүлгөөн төрхтэй юм. Өрх дэврүүлэн эсгэрэх салхи улам ширүүсэж хаанигтээ чон улин чимээ авсан хотч нохот хуцалдана. Тэр шөнө аав охин хоёр үл таних хүний амийг аварч үлдэхийн төлөө шүнжин асарсны эцэст өнөөхөр "Коководоко деска" "Отосан айко" хэмээн үл мэдэг хэлээр гинэтхэн шивнсээр ухаорох нь тэрэ. 4-р хэсэг төгсөв.